За эхлэл брендийг нэлээд гарч ирсэн цагаас л их шүүмжлэл дагуулсан тийм ээ. Яг Монгол брэнд мөн үү? Монгол брэнд гэхээр яг ямар өөрсдийн хөгжүүлэлт, ямар үн цэнийг оруулсан юм бэ? Монгол брэнд гэж юу хэлдэг юм бэ гэдэг дээр нэлээд шүүмжлэл дагуулсан л да. Гэтэ магадгүй бас брендийн тухай ойлголт бага байсныг ч байж болох юм. Заавал Монгол брэнд гэхээр Монголд үйлдвэрлэх, бүгдийг үйлдвэрлэх мэдээж алдахгүй. Гэхдээ та нар хулан 21 хулан утсан дээр яг ямар хөгжүүлэлтүүдийг ямар бүтээгдэхүүнүүдийг нь өөрсдөө үйлдвэрлэж гар бие оролцож үнцэн бий болгож өөрсдөө хийж байгаа вэ? Цаг үеийн бас болоогүй зүйл байгаа даа. Бид нар хийж байгаа зүйл маань бас технологийн зүйл маань. Манайхан бол нэг сандал ширээ одоо бэлий, малгай бэлий шигэл төсөөлөд байгаа байхгүй. Ингээд Төв аймгийн одоо нэг захиурын ордоос би ингээд захиур авчираад тархны тэмдэглэгийн үйлдвэс бахан төмөр аваад тэгээ Эрдэнэтийн зэсийг авчирж агаад тэгээд одоо энэ говийн одоо энэ газрын хороол мэтийг ухаж агаад өөрөө ингээд баахан шороомод авчирж байгаа л энд ингээд босруулж байгаа л тэгээл утас гаргах юм шиг тэгж боддог л доо. Тэгэхээр утас бол өөрөө яг тийм хийх боломжтой зүйл биш. iPhone-ыг бол жишээ нь одоо Foxconn үйлдвэрлэж байна. Samsung-ыг бол одоо бүгдээрээ мэднэ. Medium Vietnam гэж байгаа шүү дээ. Вьетнамд идэг. Тэг ингээ бодох юм бол iPhone бол хятад утас, Samsung бол Вьетнам утас болж урах гэдэг байхгүй. Тэр манайх бол утсан дээр бол SDK хөгжүүлэлт буюу одоо үйлдвэрлэлийн системийн хөгжүүлэлтийг бол 7 оны бүртгэгдэлтэй 100% хийж байгаа. Тэгээд дагалдах хэрэгслийг бол 100% хийж байгаа. Одоо 100% бүр яг хийж чадчих байгаа. Бус зүйлийг бол дүүжин хэрэгслэхээр чихэрч цэнэглэж одоо дан өөрсдөө хийж байгаа гэсэн үг. 100% хийж байгаа. Тэгэхдээ түүхийд бол гаднаас. Түүхийд бол дотроос авж байгаа түүхийд бараг байхгүй. Гэхдээ түүхийдээс 100% хийж байгаа. Энэ маань яагаад хийж байгаа гэхээр эдийн засгийн боломж маань нөгөө өөд юм хийснээс дагалдах хэрэгслийг эндээс түүхийдээс үйлдвэрлэх бол хамаагүй хямдхан тусч байгаа. Ингээд л хийж чадчих. Бусад зүйлийг бол Dooji Holding, тэгээд BMM Electric, тэгээд Sky Holding гэсэн Гонконгийн 3 компанитай гэрээ байгуулад явж байгаа. Үйлдвэрлэлийн систем гэхээр утасны ерөнхий бүр програм функц тэр чигээр гэсэн үг үү? Тэг бүгд орно. Operation system буюу одоо үйлдвэрлэлийн систем. Тэгээ энэ бол нөгөө нэг Android гэдэг одоо Google-ийн охин компани үйлдвэрлэлийн систем. Миг л бид нар хөгжүүлэлт хийдэг гэсэн үг. Тэгээ хөгжүүлэлт хийн гэдэг маань өөрөө бол бараг л одоо софтвер хөгжүүл бараг л одоо маш хүнд зүйл. Монголд бол нэг аппликейшн хөгжүүлэлтийн компаниуд их байгаа. Үйлдвэрлэлийн систем хөгжүүлэлтийн компани бараг байхгүй шүү. Энийг бол бид хийж авч байгаа. Үйлдвэрлэлснээс хойш хэдэн ширхэг хэдийг борлуулсан бэ? Утасаас уу? Утас 6000 ширхгийг борлуулсан байна. Хэдэн жил болсон? Жил бишээ нэг 2-3 сар.